Сайн бацгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Энэхүү дугаар маань Сүнсний баяртай холбоотой дугаар байгаа. Энэ нэрлэлээр Сүнсний баяр, аимшигын баяр гэж төрлөөр нэлээд байгаа. Энэ баярыг яг Ирландад үндэслэлсэн гэж үздэг юм билээ. Тэгэхээр энд тэмдэглэж байгаа хүмүүс бол бусад орноос илүү тийм сүртэй ч гэх юм уу илүү үр бүтээлтэй тэмдэглэх байх гэж би бодсон. Гэхдээ яг хараад хахад бол 10 сарын 31-ний шөнө Гудамжинд тийм баярын жагсаал, парад маягийн зүйл болоод за түүнээс өмнө бол дэлгүүрүүдэд аль хэдийн чимэглэлээд эхэлсэн байсан үйлчлэгээний байгууллагууд мөн адил. За тэгээд зарим айлууд бас үүдэндээ чимэглэл хийгээд үлгцсэн байсан. Гэтэ зарим нь бол үлгөөгүй байсан. Гэтэ яг тэр миний төсөлжсэн тэр Америкч хүмүүс тийм Европын канон дээр гардаг шиг тийм амар сүртэй гэр орноо чимэглээд тэгсэн айлыг бол би ерөөсө хараагүй. Энд бол нэлийн тайван байсан. Одоо Коркод жижиг хот болохоор тийм үү мэдэхгүй. Ямар ч сан дээр парад дээр нь бол аягүй олон хүн цуглаад тэрийгээ үзээд бичлэг хийгээд тиймэрхүү байдлаар явж илээ. Тэгээ яг баяр гээд байгаа утга учир нь дүрдээ хувирах хүмүүс нь хувираад мейкапа хийх хүмүүс нь хийгээд тэгэл яг бус өдрүүдийнхээ адилаар тайван пабд уух нь уугаал. Зарим нь бол тэр нөгөө нэг халуунтай холбогдлолтой тийм сэдвт үдшилтэд оролцвол тэгэл ер нь бол өнгөрч харагдсан. Бусдаар бол нэг зүрхтэй тэмдэглэж байгаа гэж би хараагүй. Тэгээ 10 сарын 31-ндээ тэмдэглэчээд болчлоо гэж харсан чинь 11 сарын 1-нд бас ингээд дөрөв хувирахсан хүмүүсээс гудмаар мерсер явж байгаа харагдсан. Гэхдээ яг энэ парад нь бол яг тэр 31-ндээ л болоод өнгөрсөн. За хүрээгаа магийн угаараа эрдэмтдийн үзэж байгаагаар Хэллоуины баярын их үндэс нь анхны паган шашны баяр байсан гэдэг юм. Паган гэдэг нь миний ойлгосноор христийн шашин шүтдэггүй эсвэл ямар нэгэн байдлаар шашин шүтдэггүй тиймэрхүү хүмүүсийг хэлдэг гэж би ойлгосон. Эртний Кельтүүд одоогийн Ирланд, Шотланд, Төв Европын зарим орон одоо бидний нэг адил бусад орны адил зарим нэгэн бурхтад одоо итгэж олон янзын зан үйл зохиож тэр зан үйлээ үлдэхийн тулд жил бүрийн аль нэгэн өдрийг товлно. Энэхүү баярын түүх нь манай эртний өмнөх 2000 гаруй жилийн өмнөх үеэс ихтэй бөгөөд Кельтгүүдийн самхайн хэмээх баяраас үлдэлтэй юм бэл. Энийг бас Селтгийн шамхайн баярч гэд хоёр янзаар хэлээд лээ. Ямар ч гэсэн Кельтик, Селтик гэд хоёр янзаар хэлээд байгаа. Би энийг бас самхайн гэстэй юу, шамхайн гэстэй ямар ч гэсэн самхайн баярыг авчи. За энэ самхайн баяр нь болохоор 10 дугаар сарын 31-ний шөнө тэмдэглэгддэг байсан байна. Тэгээ яг энэ үеэр болохоор нөгөө ургацын улирал дуусч өвлийн их үе эхэлдэг гэж үздэг байсан учраас энэ үед амьд ба нас барсан хүмүүсийн ертөнц хоорондын хил хязгаар найрсаж сүнснөөс бусчиж ирдэг хэмээн үздэг байж. Одоо бидний санджаагаар нөгөө Коко канон дээр яг нэг ийм үйл явдал болдог шүү дээ. За би нэг дараа дэлгэрүүлнэ. За Кельтгүүд энэ үеэр том гал төлж үүнээс айл өрхүүдтэй гал зөөвөрлө авч ирдэг байсан нь муу сүнснээс хамгаалах зан үйл байсан. Бас нөгөө нэг галын шүтээ бодвол монголч бас гал ариун зүйл гэж хэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан энэ хүмүүс бас гал төлээд одоо тэр ариун зүйлийг ингээ улбаалаад бусдаа айл төртөгээ зөөвөрлөөд муу сүнснээс хамгаалдаг байсан байна. За мөн хүмүүс аимшигтай амтан сүнс мэт хувцлаж муу сүнснүүдийг айлгах төөрөл дүлхийг зорддог байжээ. Тэгэхээр одоо нөгөө миний дургуйгээд байгаа тэр аимшигын хувцс чинь үнэндээ бол тэр нөгөө ертөнцийн гэгдээд байгаа хий зүйлүүд, хий бигтүүдийг тийм айлгах зорилттой л хувцлалт гэх юм уу. Бамбай маягийн зүйл байсан биз дээ. За тэгээд Ромын эзэнт гүргийн нөлөө ихсийн хэрээр хожим нь самхайн баяр нь христийн шашны уламжлалтай холилдож All Hallows Eve буюу гигантнүүдийн үдэш. Энийг бас нөгөө тэгвэр гигантнүүдийн өмнөх өдөр тэгж бас орчуулагдаад тийм лээ. Гэх мэтэр нэрлэгдэх болсон байна. Энэ нь 11-р сарын 1-ний бүх гигантнүүдийн өмнөх өдрийн орой. Халууны баяр болоод байгаа 10 сарын 31-ний чинь 11 сарын 1 буюу дараагийн өдөр нь бол шинэ сарын ихэнх байгаа шүү дээ. Тэр өдрийн өмнөх өдрийн биш дээ. Бүх гигантнүүд гэхээр дараагийн өдөр нь бол гигантэн гэхээр сайн утгатай юм байна. Тэгэхээр өмнөх шөнө нь яг тэр нөгөө ертөнцийн хоорондын хаалга ойртож хаа дараагийн үед нь тэгээ сайн зүйл нь болж шүү дээ. Бас яг болчихлоо. Яг тэгээд энэ нөгөө All Hallows Eve буюу яг
Энэ нэрнээс нь Halloween гэдэг нэрнийг үүссэн гэдэг юм байна. All Saints Day буюу 11 сарын 1-ний өнгөрсөн ба одоо үеийн бүх гэгдүүдийг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг байжээ. Энэ нь яг нөгөө нэг Крисмсийн баяр гэдэг штеп. Тэнгүүтийн нөгөө Крисмс шүтдэг улсууд чиг Крисмс гинэ. Христ шүтдэг улсууд чиг Крисмс Eve гэдэг штеп. 12 сарын 25 байдаг л. Тэр өдөртэй адилхан тийм өдөр юм байна гэхээр. За одоо яг Коко руу гаръя. Коко дээр чинь тэр хүү нөгөө санамсруу байдлаар гитар ингээд дуурах гад нөгөө ертөнц рүү очичоод идэг штеп. Тэгэл амтлаас шуугаад тэнгүүт тэнд байгаа гэр бүлийнх нь ингээл навчин дээр хүслээ шивнэж ирүүлж буцаагаал. Тэр бүтээлийг ингээд яагаад би энтэй ингээд төстэй мэ гэж утсан бэ гэхээр Мексикод бас 11 сарын 1-ний өдрийг нас удуулсан гэр бүлийнх нь одоо өндөр өвөө, өндөр эмээ, бэлэн цуланцаа дурсаж хүндэтгэл үзүүлдэг өдөр юм байна. Halloween-тэй адилаар энэ өдөр өөд болоочийн сүнсэн жилд ганц удаа амьд мэнд аж төрж буй хүүхдүүдээрээ ирж дэрэгдээс нь харж болдог гэж итгэдэг юм байна. За тэгээд 1920-ад он гэхэд Halloween нь болохоор олон нийтийг хамарсан баяр болж хот таяр тэмдэглэдэг чагсаалт цуглаан хийдэг тийм хэлбэртэй болсон юм байна. За тэгээ 20 дугаар зууны дунд үе хүртэл амттан ихэвчлэн чихэр гэхээс илүү жимс самар зоос ингээ өгдөг гэсэн юм байна. За тэгээл түүнээс хойш одоо тэгэл чихрийн компаниуд нь чихэр гаргаад тэрүүгээр ингээд Halloween-ы баяраар далбуулж чихрээ сурталчлал орлогоо нэмэгдүүлдэг болсон байл. Гэтэ бодоод хатад Halloween-ы баяраар Snickers, Twix зэрэг хийдэг тэр компани болон тэр нөгөө нэг эрзэн чихрийн үлээ Haribo тэдний хийдэг компаниуд аюу орлого нь өндөр болдог баха. За юм ч одоогоор энэ баяр нь дэлхийд даяар түгээд ихэвчлэн аим шин кино үзэх, үдшилэг зохион байгуулах, хүүхдүүдийн хувьд чихэр цуглуулах тиймэрхүү хэлбэртэй болсон юм байна. Гэтэ анхных нь хэлбэр бол муу зүйлсийг зөрүүл яайлах зорилтойсэн бол одоо бид нар зүгээр тэр муу зүйлсийн бүртгэхэд өөрсдөө хувираад хүмүүсийг айлах гэдэг. Бас юм жоохон хэлбэр утга агуулгын жоохон алдагдсан байх шүү. За дараагийн нэг сонирхолтой баримт нь би хулууг ногоо гэж боддог байсан чинь хулуу чинь жимс юм байна. Яг хулуун дэнлэг Jack O'Lantern гэдэг юм байна. Энэ нэг бүгж төрийг хөөн зайлуулдаг гэж үздэг бөгөөд үүний талаар улс орон бүрд янз бүрийн домог яриа байдаг ч хамгийн түгээмэл нь чөтгөрийг хуурсан овчин Жекийн талаарх дом. Тэрээр там эсвэл Деважингийн айландаж амьдрах эрхгүй хүн байсан бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээ даллаж явдаг байсан гинэ. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айд зүгтдэг. Ийм хулуун дэнлэнг түүний нэрээр нэрлэх болж одоо тэгээд айл өрхөд одоо нөгөө нэг үүдэндээ хулуус хилээд дотор нь ингээд лаасаагаад нэг эвгүүд үрс нөгөө нэг харах юм шиг тий гурвалж үттэй. Тэр нэг юм учиртай юм байна. Баяраар гэрэл гэгээ харанхуйг ялан гэсэн утгаар Jack O'Lantern төрхтэй хулуун сэлбэр дотор гэрэл асч яадаг. Энэ болохоор бүгд чөтгөрийг хөөн зайлуулдаг гэж үздэг байсан юм байна. Knock knock trick or treat. Knock knock trick or treat. 10 дугаар сарын 31-ний шөнөөр ачирхалтай баатрийн дүр туурсан айл айлын ингээ хаалт тогсон хүүхдүүд идэг штеп. Хаалган тогшоод trick or treat гэдэг. Энэ нь болохоор ямар утгатай вэ гэхээр чихрээ өгөөд ингээ намайг хуураад явуул эсвэл ингээ шоглуул гэсэн утгатай юм байна. Энэ үг нь Кельтийн яг тэр нөгөө самхан баяраасаа гаралтай гэдэг юм байна. Тэгээд хүмүүс янз бүрийн хувц өмсөөд сүнснүүдийг тавьшруулахын тулд ингээд хоолны үлдэгдэл үлдээдэг байсан. Тэгээд тэрнээс л улбалаад trick or treat гэдэг энэ зүйл гарч ирсэн юм шиг байна. Тэгсэн чинь би саяхан бас нэг Facebook зүгээр ингээд гүйлгээ явж хагаад trick or treat гэдэг үгийн утга нь ямар утгатай вэ гэдээ монголоор нэг тайлбарлсан байсан байхгүй. Тэрийг ингээд харсан чинь дундад зууны үед англи хүмүүс айлын хаалга тогшиж хоол гуйж орондон залбирал хийх эсвэл дуудулдаг байснаас үүдэлтэй. Ихэвчлэн сүнсний бялдууг гэж нэрлэгдэг нарийн бов ингээ хаалга тогсон хүмүүстээ өгдөг байсан. Орчин үед тэр уламжлалт нь чихэр шгэлтэй адаар ингээ солигдсон гэж байна. Самхан тэр уламжлалаас үүдэлтэй нь болохоор сүнснүүдийг тайвшруулахад хоол ундны тийм өргөл ингээ үлдээдэг байсан. Харин тэр баяр нь илүү нөгөө англитай хэрэгсний шашин зэрэг зүйлстэй холилдоод чихэр шоколад янз бүрийн нарийн бов өгдөг болсон юм байна. Кельт күтийн уламжлалаас үлдэлтэй энэ баяр нь яг Ирланд, Шотланд зэрэг орнуудад эхэлж үүсээд эдгээр улсаас явсан цагаачдын нөлөөгөөр Англи, Америк зэрэг бусад оронд илүү өргөжж дэлгэрсэн гэдэг юм билээ. За ингээд миний Halloween-тэй холбоотой бэлтгэсэн мэдээлэл дуусж байна. За одоо яг өөрт таалагдсан Halloween-тэй холбоотой гэх юм бол хамгийн сүүлд үзсэн Evil Dead Rise гэдэг найруулагч Sam Raimi-гийн айгуу таалагдсан. Тэр аим шиг кинонд сонирхолтой юм байл бас тэрийг үзээрэй. Аль нь үзсэн ч ахалта та нар бол сонирхолтой юм чинь. Бас өөр яг Halloween гэдэг яг энэ уур амьсгал ороод ирэхээр үздэг ертөнцийн сүгэд бас нэг кино гэдэг штеп.
тэр киноны тэр нэг зэвхий хүүхдэн өмнө аяг их таалагддаг. Хүн үзэхээр бас яг тэгэл анхаарлаас сарниулахгүй саргал үзээд дуусчихдээ. Бас Monster House, Coraline гэдэг кинонууд байна. За тэгээд миний бичлэгийг энэ хүртэл үзсэн, сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараа эргээд уулзцгаая. Түр баяртай.